16 мегацлүүдээс сэлб баян уршуу төслүүд маань явж байгаа. Сэлбийг бол нэг га дээрх ногоон байгууламж маш өндөр. Барилгын төслүүд бол сайн явж байгаа. Анхны 20 минутын хотын концептоор яг энэ хотод эрүүл, аюулгүй, стресстгүй, сайн дэд үтцтэй, хойдолтой 5 ширхэг цөөрөмтэй, хотынхон төвд эрүүл, аюулгүй орчинд ногоон байгууламжтай. Хүний амьдралын юм таатай орчин бүх талыг авч үзсэн юм хотыг бол төлөвлөөд ажил эхлэх явж байгаа. Нийт 45 багцаас дэд үтцийн 8-9 багцын ажил эхэлсэн. Одоо таад очиод үзэх юм бол бараг 20-30-аад кран босцсон бүтээн байгуулалтууд бол яг эд өрнөж байгаа. Хот гэдэг бол өөрөө дэд үтц. Дэд үтцүүд нь хөгжиж хүн эрүүл аюулгүй орчинд байна. Одоо 5 төслийг бол илүү шаардлагатай байж байгаа. Үүний нэг нь бол Улаанбаатар метро, Таранбай төсөл, Лагштахын төсөл байж байгаа. 21 бол одоо нээлттэй тендер зарлалцсан. Ингээд өнгөрсөн 40 жилийн хийгдээгүй юм том суур дэд үтцүүдийг нөхөж төлөвлөлтөд 16 төслөө тодорхойлж явснаас 10 нь бол ингээд эхлүүлсэн. 11-т нь бол нээлттэй ингээд 5-гаа эхлүүлчихвэл тэгээ хэрэгжүүлээд дуусчих юм бол цаашаад Улаанбаатар хотныг 60 жил байхад бол асуудал байхгүй, хүнд асуудлууд хүндрэхгүй гэж тарж байгаа.